одоо би энэ их орныг одоо энэ хаашаа яваад байгаа энэ урмарыг ойлгоход болж. Одоо хүн байхгүй сумд хэн байх юм? Орон нутгийн одоо боловсон хүчний дутагдал бол одоо бүх сумд байна. За манай сумд ч одоо байна. Хөдөөжгүй мал эмнэлэг дээр дутагдaltaй байна. Яг энэ зоо техникчээр малын эмчээр төгсөж байгаа хүмүүс байдаг юм байна. Төгс залуучууд ерөөсөө л дарга болох зорилго. За ерөнхий боловсролын сургууль дээр гайгүй сургуулийн өмнөх боловсрол дээр дутагдaltaй байна. Соёлын төв дээр дутагдaltaй байна. Засаг даргын хамгаалал зав дээр дутагдaltaй байна. Дамаа одоо энэ төрийн захиргааныхан дээр бол бүр асуудал ихтэй. Шалгалтууд нь тэнцэхгүй. Тэнцээд ороод ирж байгаа нь бас асуудал. За энэ жилийн тухайд манайд бол одоо яг нутгийн гээд их хэмжил авал 2 төгссөн байна. За манай Баянгар аймгийн 3 булаг сумын харьяатай ер нь бол 40 гаруй их хэмжээ. Нийт тооцоололоор 40 гаруй их хэмжээ байна. За үүнээс ингээд сум дээр ирж ажиллах тохиолдол нь ховор дандаа төв газар гараад ажиллаад байна. За манай дээр бол одоо боловсон хүчин бол их хэмжээний дутагдал их байна. За 3 хэмжээ орон тоотой ажиллахаас нэг их хэмжээтэй ажиллаж байна. Ер нь бол их хэмжээний сум орон нутагт ажиллах цалин хүйс багтаагаас холбоотой. За дээрээс нь аслагдсан сум учраас бас тэгж явах шиг байна. Залуу боловсон хүчийн нэг сум тогтоохын тулд ер нь бол нөгөө ар гэрийнх нь амьдралыг бас харж үзэх. Хоёулангийн нэг гэр бүлийн хүн байлаа гэхэд хоёулангийн ажилтай байлгах. За дээрээс нь нөгөө оюут төгсөөд ирж байгаа улсуудын орон байрыг хотод аймагт байд юм уу нөгөө байрны зээлүүд нарт хамруулдаг. Яг хөдөө ажилласан ийм боловсон хүчний нэг аймаг руу хэдэн жилийн дараа ажиллахад нь ийм орон сууц эднэрээр хангана гэдэг ийм болцолтой бас явал сум орнууд хөдөө орнуудад ажиллах залуучуудын доо нэмэгдэх байх гэж бодож байгаа. Маш олон одоо цензурыг давж байна. Тэ. Улс төрийн чиглэлээр сураад ирж байгаа хүүхэд төрийн албаны шалгалт өгнө. Дахиад удирдах ажлын шалгалт өгнө. Тэгээ ярилцлаганд орно. Энэ болгон дээр бүгдийг нь одоо 100% даваад гардаг юм л байхгүй. Манайх одоо 5 дахь жилдээ явж нэг оюутанд 3 сая төгрөг төлдөг. 20 оюутныг бэлтгэдэг. За төрүүчрэн оюутнууд ноднон одоо төгсөөд ирж байгаа. Ирээд сумд ажиллахгүй. Юусаа ажиллахгүй болж. Сайхан юм яриа л өстой эцэг хэрэг гуйлгаал одоо бүгдөө ороод за боёстой яг л ингээд сум дээр төрийн захиргаа чиглэлээр ажиллана. Тоогоочоор ажиллана гэл ингээд бид нар юм уу мөнгө төрийн бэлдээл одоо ингээд 3 сая төгрөг 60 сая төгрөгийн жилдээ. Тэгэд энийг одоо нодны хүртэл явуулаад энэ жил ч одоо явж байгаа л да. Тэгэд ингэсэн чинь залуучууд ирдгүй юм. Одоо шүүх цагтаа тань толж. Гэрээнийхээ мэрэгчлэлтэй биелүүлэхгүй. Тэр өдөр оролцож яаж ажиллах юм? Би нөхөр сүдэртэй болсон хотод ба. Би их нэртэй болсон хотод амьдрна гэдэг. Энд тийм ирдгүй юм. Тэгэхээр энэ залуучууд бол ямар шүү сэтгүүтэй болсон бол харагдаад. Тэрнийхээ оронд энэ төрийн албандаа ажиллаж байгаа улсуудаа мэрэгшүүлдэг. Цааш нь дахин сургах. Тийм ээ. Бакалавртаа болгоо. Бакалавраас дээш нь сурах ийм чиглэл дээр энэ жил манайх 10 хэдэн төрийн албаа агчтай бас сургаж эхэлж байна. Эднэртэйгээ аль биесээр одоо 5-8 жилийн гэрээ байх болж. Цалингийн авч байгаа. Та төрийн албанд ажиллаж байгаа. Тэгээд дахиад эндээс нь төрөөс нь цалингийн дагаа сургаж байна. Тэгэхээр энэ байдлаар л сургаж авахгүй бол залуучуудыг бол бид нэр эргүүлээд энд нь авцраад энд нь суулгаад одоо яг социо нийгмийн үеийн хүмүүс бол би ч эндээс төлбөрөө авах юм чи эргэж ирээ заавал энд ажиллана гэж бодоод ажиллах ба. Одооны залуучууд бол тийм биш юм бэл. Тэгэхээр өдөөжгөн чиглэлийн дээр манайх энэ жилийн төрийн албаа агчтай 15 хүнээ бэлтгэсний дараа өдөөжгөн сургуулийн асуудал яригдсан. Энэ жилийн хувьд бол яриаггүй. Ирэх жил бол бүр хөдөөгөр багаас нь сургуулийн аав ээжтэй нэрээд сургуулийн нь төгсөнгүүт нь энд нь сургах. Энэ жуул нэг давуу талтай байхгүй юу? Тэгээ Улаанбаатар хотод байр түрээслэн хоол унааны зардал гээд хэд болох уу? Тэрний хооронд энд аймаг дээр сургуулийнхаа хичээлдээ явдаг шиг очил сургуульд явчихад байж бүр амар авахгүй болно. Энэ байдлаас нь бас ард хэрэгтэй ярилцсан. Гэхдээ ер нь давмгаалж үдэн бол төрийн албаныхаа сургууль гэсэн төлөвлөгөөт. Эмнэлгийн чиглэлээр одоо манайх 6 хүүхэд бэлтгэж энэ жил төгсөж ирж байгаа 2 3 хүүхэд. Тэгэл одоо яг төгсөөл ирэх үү гэх тэгэхээр одоо ирж байгаа нь
Хуучин бол баг эмчээр төгсөөд багуудын эмчнэрт явдаг гэсэн. Одоо баг эмчийн юу гэж байхгүй болсон. Одоо хэмчээр төгсөн хөдөө юунд явна гэж байхгүй шүү дээ л гэж. Багийн эмчээр явна гэж байхгүй. Тэгэл одоо нэг тийм дулаахан байранд л одоо хүн үзчихээ сууж байгаа. Ийм л зоригтой болчиход байна шүү дээ залуучууд маань. Одоо утаан дээр хэдэн тэрбум жил төгрөг тавьж байгаа үлээ. Тэгэд утаа багасч байна. Багасгүй л гоц. Тэрний хооронд энэ мөнгнүүдээ хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхээр томхон үйлдвэрүүд барих хэрэгтэй байхгүй. Тэрийг гадагшны экспортлдог. Хувийн аж ахуйн нэгжийн үйлдвэрүүд болохоор хөгжөөд яваад болоод байдаг. Төрийн чиглэлээр орж ирж байгаа үйлдвэрүүд нь явдаггүй. Тэгэхээр л энэ идэж ууж байгаатай холбоотой л байдаг. Тэг бид нар ч одоо нэг уйлан дуулж гуугаад нэг хүн амтан авчруулаад ажилуулна. Тэгэл нөгөө улсууд чинь шүүр ажиллагаанд ороод байхгүй. Тэгэхээр одоо бид нэр хэнийг буух вэ? Яаж ажиллах вэ? Яг мэрэгжлийн чиглэлийн үнэ нь одоо бэлтгэж байгаа малгүй шүү. Одоо ингээл ерөнхийлөгчийн зарилгаа тэрбум мод тарина л гэдэг. Тэгэхээр Монгол улсад яг модны мэрэгчлэлтэй хэдэн хүн байдаг. Орох хүн байхгүй шүү, тийм ээ. Яг энэгээр төгсөж байгаа хүн хэд байна. Ингээд уул нь эхлээд энэ хүнийг бэлтчихээ. Сум болгонд одоо модны мэрэгжилтэнд нэг хүн байгаль орчин дээр нөрж байгаа. Тэгээд одоо ингээд одоо бид нэр ямар мод яаж тарих учраа олохгүй явж байгаа байхгүй. Тэгэл мод тарина гэсэн тийм сэтгэл байгаад байдаг. Урах уу, урахгүй юу, энэ мод хөрсөнд нь таарах уугүй юу мэдгүй. Тэгээд хар гүжрээр л одоо мод тарьж байна. Үнийг хэлээ. Яг нь энэ мод тарьж байгаа усууд нь өөрсдөө ирээд бас зөвлөж зарж байгаа усууд нь ирээд яг зөвлөж байна. Одоо зөвлөгөөнийхэн дагуу л явж шít. Энэс чинь бүр мэрэгжилтэнтэй хятадд зөвхөн мод тарьдаг 2 сая зэрэг байдаг. Зөвхөн мод тарих зэрэг. Тэгэхэд манайд өнөөдөр ямар байна тийм ээ. Тэгэхээр л одоо үнэхээр л одоо энэ боловсон хүчингийн асуудал хаанаа л дутагдaltaй болчихлоо.